Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-гийн даваас басан гарагийн 20 цаг 10 минутаас хүргэж байгаа. Хоолболтол хов цогооройтой шашуу нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 24-ний 5 гарагийн дугаар шуудархад бэлэн боллоо. Студид худлаач Анцаа Амийн хариулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чухал идэ Pinon, Payon зэхэн зэйлэн аппликейшн мэлгээ хайрлын Live 52 ажиллаж байна. Бэлцүүхануудаа үчи мэндийг хүргэе. Зя бүгдэнд нь үчи мэндэ, шинэ 7 өдрийн мэндэ. За өнөөдөр танилцуулах алдртнуудаа тэгээд дурдан да тий. За өнгөрсөн 7 хоногт чинь би амьдрал чам жүрж өгөхөд гэдэг. Одоо нэг хийт бол уйлуулад одорон байгаа шүү дээ. Игч үзсэн үү арай үзэж юм жоо. Арай үзэхгүй. За одоо үзэх чи одоо. Уйлуулаас хоцрохгүй. За санжгаа би мэдээлэл бэлтжсэн чи энэ киног ярих гэж байгаа мүү гээл тэгээд лээ. Тэгээд одоо л үнэхээр хийт болж байгаа баг хүн болгон л үзэж уйлж байгаа шүү. Би нэг сая эхлүүлсэн нэг 2 ангийн үзэж басна жоохон уйллаа. Тэг намралтын өдөр нүд тавдаад. Одоо тийм дуусааг байгаа тийм анги ангиар гараасаа гараад байгаа юм шүү. Баасан гарыг болгоно нэг 4 анги гараад байгаа гэж би ойлгосон. Зөвхөн нүг зураг авалт нь л хийгдээ дууссан. Тэгээд Netflix дээр хэд хэдэн ангиар ороод байгаа юм болоо да гэж ойлгосон шүү. За тэгээд өнөөдөр энэ амьдрал чам жүрж өг гэх юм их олон ангид киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Мөн Суурийн тухай танилцуулахаар бэлдсэн. Гол дүрийг нэг Аюугийн бүтээсэн ΟΕ сүүний арай нэг ахмад те дунд иргэм насны үеийнхэн дүрийг бол бүтээсэн. За сонирхолтой жүжигчин байна. За би өнөөдөр Эмили Кларк буюу за бид нар хамгийн сайн мэдгээр нь Логийн ээжээр мэдэх байхаа. За мөн чамтай уулзахаас өмнө дээр тоглодог Last Christmas дээр тоглодогоор нь илүү их мэдэх байна. Надад тэр чамтай уулзахаас өмнө их гойсон. Би энэ юу үзээгүй шүү дээ. Нөгөө Логийн ээжийг үзээгүй шүү дээ. Үзээгүй юу? Та үзсэн үү? Би бас үзээгүй. Ойлаа зүг би тийм нөгөө амар хийт болоод байгаа юм цуврал юмнаас би танд хоцорчод идэх юм. Ерөөсөө тийж үзэж чаддгүй. Одоо тэр Penthouse ментхаас би ялиж үзэхгүй шүү дээ. Тийм үү? Их тийм олон хүн шуугж байгаа юм нэг тийм сонирхоод идэггүй ч гэх юм уу. Үзээгүй. Тэгээд энэ бүсгүйг танилцуулах гэж байна. Тэгээд чамтай уулзахаас өмнөнийг бол үзсэн. За тэгээд дээрээс нь Last Christmas-ийг бас үзсэн байдаг юм аа. За ингээд энэ бүсгүйн талаар танилцуулъя тийм ээ. За жинхэнэ нэр нь их уртаа нэртэй юм билээ шүү. Эмилия Изабель Юпими Роуз Кларк гэдэг юм байна. 1986 оны 10 сарын 23-нд төрсөн одоо 38 настай амжиж бүсгүй. Тэгээд өндөрийнх нь хувьд бол 157 см өндөртөө. За ижбүү өвдөл эзэнгам овтронсын уран зурагчсан өмнөлд Денерес Таргарены дүрээр илүү их танигдсан ч гэж хэлэндэг дээ. За Британий жүжигчин байдаг. Тэгээ Эмигийн шагналд бол 4 удаа нэр дэвшижсэн байдаг юм байлээ. За мөн шинжлэх ухааны зүг нь Терминатор байна, Genesis байна. За Сара Хонорын дүр тоглосон Оддын дайны төвхтэй байна. Цэрагийн дүрд бас тоглож байсан. За чамтай очихоос өмнө бас романтик кино тоглосноор алдартай. За мөн Last Christmas тоглож байсан байх нэ. За Лондонгийн драмын төвд суралцаад хэд хэдэн тайзны жүжигт бол анх ингэж тоглож жүжигчнээ эхлүүлж байсан байдаг. За Лондонд төрсэн байдаг. Питер нь болохоор тэр хотынхон театрын дууны инженер хийдэг байсан бол ээж Jennifer Susan болохоор бизнес эрхлэлтэй эмэгтэй байсан юм байлээ. За тэгээ их мундаг карьертэй явж байгаа гэж хэлж болно. 20 оны байдлаар дэлхийн менежментийн зөвлөх фирмийн маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч болж исэн. За Nin Foundation-ы бүний байгууллагын захирал юм бүсгүй юм билээ ээж нь. За Game of Thrones киноны камерын хэлтэлтэд ажиллаж исэн Bennett гэдэг ахтай буюу хамт нэг кинон дээр бас ажиллаж исэн байдаг. За сонирхолтой одоо юу гэх гарал үүслийн сонирхолтой санагцсан. Энэтхэг цустай гэх юм уу ээж талаасаа энэтхэг гаралтай гэж явдаг. За Кларкийн элен цэм нь болохоор колоничлын үеэс яг энэтхэгээс гаралтай нэг хүний нууц цамргийн хүүхэд байсан юм бэлээ. Тэгээд эцгээсээ өвлөж авсан энэ нөгөө эмэн штэ тийм бараан царайгаа нуухын тулд цайвар будалд байнга хийж явдаг гэсэн гинэ. Ер нь л тийм эмэн тийм байсан. Тийм. Энэтхэгчүүд чинь жоохон бараан царайтай штэ. Тийм штэ. Яг нь ер нь тийм л дээ. Гэхдээ тэрийг нууж яадаг байсан гэхээр л сонирхолтой. Нэлийн цайвар будалд хийдэг байсан маа. За тэгээ эмээгээ дурсахтаа болохоор тэр англиас илүү энэтхэгт хайртай байсан гэж хэлсэн. Тэгээд 16 настай ахт нь болохоор эмээ нас ороод гэтээ эмээ гэх нөгөө нэг сүүлчээх хүсэл нь юу байсан ингээд тэгэхээр нөгөө миний чандрыг энэтхэгт аваачаад цацаарай голруу цацаарай гэснээр энэтхэг рүү авч явсан байт юм байна. Тэгээд Кларкийн хувьд ч гэсэндээ өөрөө энэтхэгтэй холбоотой гэдгийг бол байн гонцолдог. Энэтхэгийн өв соёлыг бол хайрладаг. Өөрийнхөө одоо өргөнц байдлыг цаашгүй нэг хэсгээ гэж бас байн мэдгэдэг юм байлээ. Тэгэхээр их бахархалтай хэлдэг гэсэн үг. Сонирхолтой байгаа энэтхэг их надад бол үнэхээр сонир санагдсан. За тэгээ 3 настайдаа шоу зайг гэдэг мюзикл үзээд ер нь бол нэг мюзикл үзээд за би ер нь жүжигчин болно гэж анх 3 настайгаас шийдсэн байт юм билээ. За ингээд 10 настай байхад нь аав ээж нь бол ер нь бол маш их дэмждэг байсан. Аав нь түүнийг Neil Simon-ы The Goodbye Girl мюзиклийн одоо шалгаруулалтанд оролцуулахаас аваатсан байт юм билээ. Ингээ 2005 он болохоор Oxford-ийн Headington дах Rice and Antenna гэдэг сургууль болон Saint Edward-ийн сургууль хоёуланд нь одоо боловсрол эзэмсэн байдаг. За тэгээд Oxford дах дотор байрных нь ихэнх хүмүүс болохоор ер нь нэг тийм гаднах үзэмж
одоо юу гэх гарал үүслэр нь жоохон тийм ялгуурладаг байсан учраас тэр болон Кларкийг болон түүний зарим нэг найзуудыг их хвчлэн их тийм гадны хүн шиг үздэг байсан гинэ. Гарал үүслэх хувьд өөр хүн юм байна да гэж боддог байсан. Ингээд сургуулаа төгснөхийн дараа Кларк Хата хааны драмын урлагийн агтай, Лондонгийн хөгжим драмын урлагийн агтай, за Гилд Холлын хөгжим драмын сургуульд элсэх гэсэн боловч өөрийнх нь хүслээр эсгээд ингээд яасан боловч яриа чадаагүй юм билээ. Ингээд Лондонгийн драмын төвд элсэж орохоосоо өмнө ажиллаад аялж исэн. Ингээд 2009 онд сургуулаа төгсч чадсан юм билээ. За сургуульд байхасаа л ер нь тайзны жүжигч тоглож эхэлсэн би үнэхээр хоббитэй байсан. Ингээд Гига Эдвардын сургууль суралцж байхдаа 12 дугаар шөнө болон баруун талын түүх гэдэг оюутуудын хамтарсан жүжигч тоглож авах тайзан дээр гарч ирсэн байдаг. Ингээд амралтаараа болохоор Лондонгийн драмын төвд бас эсэж ингэж орсон байт юм билээ. За 2009 онд болохоор Company of Angels болон драмын төв Лондонгийн хамтран бүтээсэн Синсе гэдэг киноноос бүтээлцэжсэн байдаг. Тэгээд анхных нь дүр нь юу юм бэ? Тогсон дөрвийн нэг нь болохоор Лондонгийн их сургуулиудын оюутны нийлсэнийг богино хэмжээний кино байдаг шүү дээ. Тийм кинонд тасан гэж тогсноор гараагаа эхэлжсэн. Ингээ 2009 онд л драмынхаа сургуулийг бол төгсөж чадсан байдаг. За тэгээд сургуулаа төгсөөд дүрд шалгаруулаад ингээл энэ тентгийн бүхэл шалгаруулалтанд оролцсон явж байсан ч гэсэн бас тийм амжилттай бас байгаа үл юм билээ л дээ. Янз бүрийн ажил хийжсэн өөрийгөө тэжээхийн тулд тэгээд бүхэл төрлийн ажлыг бас хийжсэн. Ингээд самричууд гих буйны байгууллагын 2 жил сурталчилгаан тоглосон байдаг. Энэ нь болохоор нөгөө гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төв юм билээ. 2 ч удаа хүчирхийллийн хохирогчийн дүрийг бас бүтээжсэн. За анхных нь яг бүр телевизийн дүр нь болохоор 2009 онд Британий олон ангид докторууд кинонд бас туслах дүр бүтээснээрээ телевизэд Доктор хүү юу? Докторууд гэдэг. Докторууд кино туслах дүр бүтээснээрээ гарч ирж байсан байт юм. За ингээд 2010 онд болохоор Трайсийн дайрал кинонд Саванагийн дүр тогсноор анхны бүрийн хэмжээний кинонд бас тоглосон байдаг. Энэ кино нь болохоор 2010 оны 11 сард Америкийн нэгдсэн улсын нэг сувгаар гараад гэхдээ харамсалтай маш сүрэг үнэлгээ авсан байт юм лээ. Хүмүүс нэг юм таалагдаагүй. Гэхдээ яг тэр олон шүүмжлэлийг үл харгалзаад гэдэг шиг тэр сэтгүүлээс Их Британий маргааш одоор шалгарсан буюу өсөх ирээдүйтэй жүжигчнэр бас шалгарч исэн байдгийн байна. За ингээд олонний хараанд ерөөхдөө хүртэж эхэлсэн гэсэн үг. За хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлье. Чухал үедээ Pinon Pay on цэхэм зээл аппликейшнийг танилцуулъя. Тэгэхээр та хамгийн чухал үед хаанаас санхүүгийн шийдлээ хайхаа мэдгүй дээ. Яг хүнээс хэлэхээр болохгүй өөрт бэлэн мөнгө авахгүй хэцээвэл Pay on харилцагчтай зориулан Pinon гэдэг шинэ зээлийн бүтээгдэхүүн нэвтрүүлсэн маань билээ. Тэгэхээр Pay on аппликейшнаараа 45 хүртэлх сая хүртэлх тэмээ төгрөгийг орон сууц барьцаасан зээлээ чухал үедээ 5 минутанд шийдвэл авах боломжтой юм байна. Маш хурдан гараад авч байгаа шүү дээ. 5 минут гарч. За Pay on application цахим зээл 6 хүртэлх ухаан төлөх үйлчилгээ, лизингийн зээл, автомашины зээл, барьцаат зээл гэсэн хэрэгцээ бүр тохирсон бүтээгдэхүүнтэй. За тэгээд цалин, бизнес, мал зэрэг олон төрлийн аргаар орлогоо нотлох боломжтой юм. Давуу талтай байлаа. Тэгэхээр та гар утасныхаа Play Store болон App Store-оос ерөнхийдөө татаад авчихад л болох юм дөө. Холбогд хуудасны дугаар 7533 1111 7533 1111 гэсэн дугаарлал дутаарай. Social хаяг нь Pay on гэдэг харахаараа тэрхнээ чухал өрдөө Pinon Pay on цэхэм зээл аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. За ингээ үргэлжлүүлээ. Мэдээлэл хүргэе. За ингээд хаан ширээний тоглоомтой яаж холбогдсон юм бэ гэсэн чинь бас их сонирхолтой юм билээ. 2010 онд болохоор 3 дахь мэргэжлийн дүрээ HBO телевизийн хаан ширээний тоглоомд уран зөгнөлт кинонд болохоор тийм ээ Даниэрийн дүрийг одоо бас бүтээснээр гарч ирдэг. За энэ киноч нь болохоор Жорж Мартины Мүс ба Галын дуу гэдэг цуврал уран зөгнөлт номноос нь сэдвэлэн бүтээсэн юм билээ. За анх болохоор яг энэ дүрд бол одоо манай жүжигч юм бол сонгогдоогүй байсан. Game of Thrones кинонд Лугийн ээжийн дүрийг болох жүжигчин Танзин Мерчант бүтээхээр одоо сонгогдсон байсан ч гэсэндээ тодорхойгүй шалтгааны улмаас татгалцсан юм билээ дүрээсээ. Би энэ бүсгүйг нь бас зургийг ингээ хайж үзлээ л дээ. Тэгсэн чинь бас ийм шаргал үстэй төстөдөө царайтай бүсгүй лээ. За ингээд Game of Thrones-ийн киноны уран бүтээлчид за Мерчантыг яаралтай орлого хүн хайж гэлсэн баа. Ч одоо кино зураг авах эхэлчихэд байсан. За тэгээд дараах нь болохоор Кларкийн төлөөлөгч түнлөө уцстаад энэ дүрийг санал болгосон байдаг. За тэгээд тэр үед нь ажилдаа очихгүй өөрөө ажил хийж исэн. За би энэ дүртэл одоо шалгаруулах хэрэгтэй гэж одоо ажилдаа очихгүйгээр өвчтэй би чөлөө авна гэж хэлж байгаа. Чөлөө авч хатан шалгаруулалтанд оролцсон байдаг. За шалгаруулалтанд бэлтгэхэд ердөө л 24 цаг байсан. Тулцсан байсан. Бэлдэх цагчгүй ингэ явж байсан. 24 цагийн дотор бэлдэжсэн. Гисэн ч гэсэн 4 хоногийн дараа дээрээр Game of Thrones кинонд тоглох болсноо мэдсэн байдаг. За энэ киноны зураг авалт бол 2011 оны 4 сараас эхлээд 2019 оны 5 сар хүртэл үргэлжилсэн байдаг ч одоо нэлээд удаа үргэлжилсэн байгаа аахгүй юу. За ингээд бүтээсэн Кларк бүх 8 улирлын туршлагчдын нэрийн дүрийг бас бүтээснээр мэдэх бах тийм ээ. За тэгээд энэ дүрд ч өөрөө эмзэг одоо маш бяцхан охноос хүчрхэг эмэгтэй хүртэл үргэлжилсэн байдаг тийм. Өсөлтийг ингээ харуулж идэг. Тэгээд энэ дүрийг бүтээснээр шүүмжлэгчээс өндөр үнэлгээ авсан. 2017 он тэрээр хаан ширээний тоглоом цуурлаас нийгэмгээс нь хитэн дүрэг авч ирсэн гэсэн чинь 1.2-оос 2 сая хүртэл пүнт стерлингийн цалин авч ирсэн юм билээ. Нэлээд өндөр цалин авч ирсэн. Тэгээд энэ нь болохоор телевизийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг болгож
чадсан байдаг. Ингээ 2019 онд болохоор тэрээр 23 настай болсон байгаа. Тэгээ энэ том хэмжээний кинонд тоглохдоо анх удаа нүцгэлсэн. Тэгээ нүцгэлэхдээ нэлээ эвгүй байсан гэж хэлсэн ч гэсэн түүнээс хойш энэ үцгэлэх үзэгдэлт нь ямар чухал вэ? Тэгээ энэ киноны ямар чухал хэсэг болох вэ гэдгийг мэддэг бас юм байлээ. За тэгээд энэ дүрээрээ Кларк олон удаа шагналд нэр дэвшсэн. Тэгээд Даниэресийн дүрээр ялалт байгуулж чадсан байдаг. 2013, 15, 16 онд Рамын зураглалын шилэг эмэгтэй жүжигчин дүрэл 3 удаа нэр дэвшижсэн байдаг. За ингээд телевизийн шоунаас гадна 2014 онд ижил нэртэй видео тоглоомноос дуу хоолойгийн дүр төрхийг авч ашигласан байдаг. За Game of Thrones цувралын сүүлчийн ангид хит хитэн нэлийн том юм сэтгэл хөдлөсөн хэсгүүд гардаг л та. Яасан гэдэг нь олон хүнд хандаж ингээ үг хэлж байгаа гардаг. За тэдгээр яаж бэлдсэн гэдгсэн чинь нэг цэргүүдтэй хандаж хилдэг нэг юм актер үг гэдэг юм байлээ. Тэгсэн чинь Эмили Кларк энэ хэсгийн зураг авалтанд хэрхэн бэлдсэн талаараа нэг сэтгүүлчсэн ярилцлаганд болохоор за яг одоо ингээд инээдтэй санагдчих магадгүй та нар те. Гэхдээ би яг юм зохиомл хэлээр зохиомл хэл байгаа штэ. Үг хэлхээс өмнө миний мэдхгүй хэлээр ихтгэл тавьж буй дарангуулагчд болон дэлхийн хүчрхэг лидерүүдийн маш олон видеог үзсэн. Би тэдний юу ярьж байгааг ойлгож чадах хэсгийг мэдхийг хүссэн юм байна. Тэр нөгөө биеийн хөдөлгөөн харцтай тэрийг л сурах гэсэн юм шиг байна. Тэгээ би чадсан. Гитлер болон бусад илтгэгчтэй юун тухай ярьж байгааг би маш сайн ингээ ойлгож ирсэн буюу хүчрхэгтэй нийлэл хүчрхэг байх хэрэгтэй. Тиймээс би өөрөөсөө гарч бүгд бүртээ өөрөө хэрвээ одоо итгэж чадвал үзэгч цаг үргэлж хадмал орчуулгыг нь харах хэрэггүй болно гэж бодсон буюу яг л ингээ хэлийг мэдгүй ч гэсэн ойлгочих нь шүү дээ. Биеийн хилэмжээр ингээ ойлгочих юм байна. Тэгээ мөн жүжигчин бүсгүй энэ хүчрхэг хэсгийн зураг авалтанд маш удаан нухацтай бэлдсэн ба. Нэлээд удаан бэлдсэн. Тэгээд энэ хэсэг миний хувьд бол нэлээд чухал хэсэг байсан. Би бүхнийг баллах вэ гэхээс айжсэн. Би 2 сарын турш сунтаг өгнө. Яг тэр хэсгийг бэлтгэхдээ би илтгэлээ хөргөөгч бүр 100-ндаа хандаж хэлж үзсэн юм. Амгүй юм бидтэй нэлээд удаан бэлдэж тэ. 2 сар хэлсэн. Би тэгээд одоо мууранда хандаж хүртэл хэлжсэн. Гэхдээ хүмүүс одоо өөрийгөө солиорсон гэж бодуулахыг хүсээгүй учраас би өдрийн цагаар бол цонхоо хөшгөө ингээ хаагаа цонхоо хааж агаад маш чангаар ингээ тавцдаг байсан. Тэгээд зураг авалтын өдөр ирэхэд миний хэл ярианы дасгалжуулагч намайг ихний оролдоороо чадна гэдэгт бол итгээгүй. Ер нь бодоогүй гэж байгаа. Ингээд зураг авалт эхлэхээс өмнө би бэлтгэл хийгээсээ татгалцсан. Ер нь бол нэг удаагийн одоо зураг авалт хийсэн юм билээ. Шууд хэлсэн. Би нэг ч удаа түгдрээгүй. Хэрэг дараа өдөр надаас энэ үгээ тавтаад хэллээ гэсэн бол би огт чадахгүй байсан гэж хэлсэн буюу тэр доороо л шууд ингээд нэг л удаа хэлсэн юм билээ. Ганц л удаа авсан гэсэн. За ингээ 2015 онд болохоор тансаг хэрэглэлээ нэг юм York компанид Ross Stevens үнэт эдлийн цуглуулгын нүүр царай болгохын тулд Clark-та гэрээ байгуулсан байдаг. За 2018 онд болохоор Dolce Gabbana The Only One сурчгийн элч төлөөлөгчөөр ажиллахаа бас зарласан байдаг. За гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэгч Clinique компани Clark-ыг 2020 оны эхээр дэлхийн анхны элчин сайдаар бас томилсон байт юм лээ. За янз бүрийн буйны байгууллагт маш их дэмжлэг үзүүлдэг юм бүсгүй лээ. Тэгээ 2011 оны 9 сар тэрээр SMA UK Trust алдартай одоо элчин сайдаар илсэн байдаг. За энэ байгуул нь болохоор нурууны булчингийн хатганширлын судалгаанд зориулсан санхүүжилт цуглуулдаг юм байгууллага байдаг. За 17 оны 8 сард тэрэ залуучуудын драмын сургуулийн сонсголт хамрагдахад одоо туслах зорилгоор Open Door-ыг ашигын бас байгууллагын ивент итгэгч нь болж одоо ингээд ажиллаж явж байгаа гэсэн үг. За тэгвэл эрүүл мэнд нь муудсан гэдгийг манайхан мэддэггүй үгүй тийм ээ. За New Yorker сэтгүүл зориулсан бичсэн эссэндээ болохоор өөрийнхөө тулгарсан эрүүл мэндийн асуудлын талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг. Энэ яасан гэсэн чинь 24 наснда 3 удаа тархиндаа мис засал хийлгэсэн байдаг. Тэгээд эдгэрх итгэл найдвараа алдчихсан ч гэсэндээ аз тохиосон гэх юм уу да 3 удаа гэдэг чинь бас амар юм болсон. Тэгээд энэ өөрт тулгарсан бүх сорилтуудыг давж гарсныхаа дараа болохоор Эмилия эргээд хэвийн амьдралдаа орж чадсан гэдгийг бол хэлсэн. Ягаад тэгэхээр хүүхэд насны өмнө мөрөөдөл биесний дараа би ухаан санаагаа бас амь амьдралаа алтгаа шахсан. Би өмнө нь энэ түүхийг хизээч ярьж байгаагүй одоо бусдаа хуваалцах цаг ирсэн гэж бодож байна гэж тэгж байгаа. За энэ бүхэн болохоор Game of Thrones цувралын эхний улирлын зураг авалт дууснаас хэдхэн 7 хоногийн дараа эхэлсэн буюу киноны зураг авалттай байгуултанд тохиолдсон ба. За тэгээд энэ үедээ болохоор олон нийтийн анхаарлын төвд нөө үсээг байсан ч гэсэн орцсон байсан. Дээрээс нь маш их дарамттай амьдарч байсан гэж. Би хүмүүсийн энэ их анхаарлаас бол үнэндээ айж байсан, таалагддаггүй байсан. Би тэгээд хийж буй зүйлийн талаар бараг ойлголтгүй байгаадаа ч гэсэн айдаг байсан гэд жүжигч хүмүүсүүд дурсан байлээ. Эннээс болж стрессээ даван туулахын тулд дасгалжуулагчтай бэлтгэл гэж хэлсэн байт юм байлээ. Тэгээд 2011 оны 2 дугаар сарын 11-нд болохоор спорт заалын хувцас солих өрөө штэ тий. Тэнд ингээд хувцас солиод байж хата гинт толгой нь маш их хэмжээгээр өвдсөн гинэ. Тэгээд пүүзэж өнгөд өмсөж чадахгүй болтлоо цуцаад тамирдаж ихэлсэн. За тэгээ хамаг хүчээр шавхаа тасглаа хийгээд лээсэн маа. Гэсэн ч гэсэн нөгөө толгойн өвдөлт нь намдахгүй улам хорц болоод байсан. Ингээд цаашаа дэвчих боломжгүйсэн учраас төр завсарлахаар хувцас солиороо арай гэж ингээд өрөөр арай гэж явсан гэдэг жаа. Тэгсэн чинь дараа нь ингээд
бүх зүйл нь бүрлзээд нүд нь харах болж эхэлсэн. Ингээ ухаан балартаад эхэлсэн маа. Удалгүй нөгөө түргэн тусламж дуудаад яаралтай ирсэн эмнэлэгт очиод тархины нөгөө имра зураг гэдэг штэ. Ахуулсан чинь тархины цус харуулт гэдэг онш байсан. Хэрвээ удсан бол тэр дөрөө намл. Уяасаа Хүйсэн юм бэлээ. Тийм. Тэгээд ийм яасан гэсэн чинь ийм онштой өвчтнүүдийн 3-1 нь газар дээр эсвэл төд тодлого нас орчдөг юм байна. Ер нь бол хэцүү. Харин амьд үлдсэн хүмүүс эрсдэлтэй нөхцөлд бол оршдог юм бэлээ. Яаралтай эмчлээгүй тохиолдолд тархинд нөгөө цус алдаад удалгүй хүлд хүргэдэг гинэ. Гэхдээ хамгийн амжилттай нь мис засал хийлгэсийн дараа ч гэсэндээ дахиад цус гарахгүй гэсэн баталгаа ерөөсөй байдаггүй юм. Тэгэхээр ер нь бол байнгын л ер нь анхааралтай л авах шаардлагатай болох юм шиг тийм. Ингээ 24 настай байхдаа анхны тархины мис заслаа хийлгэсэн байдаг. Энэ мис ажилбар нь болохоор 3 цагийн туршид үргэлжилсэн байт юм билээ. Ингээд дараад нь харуултаас үүдэн тархинд нь учирсан гэмтлээс олж тэрээр ярих чадвар алдсан. Нэг хэсэг бүр ярьж чадгаа ядсан байсан. Тэгээ нэг шүн совлогч сэрээс юм байна л да. Тэгээд за та ярьж чадах нь таны нэрийг хэн гэдэг вэ гэж асуухад нь өөрийнхөө бүтэн нэрийг хэлсэн байдаг. Гэтэ яг ингээд хэлэхдээ нэрээ санахгүйсэн гинэ. Намайг хэн гэдэг вүлээ? Бүтэн нэр ерөөсөө хэлж чадахгүйсэн. Тэгээд амнаас нь учир утгагүй үгс ингээд нөгөө юу гэдэг нь гэлтгүй урсаад байдаг штэ. Тэгтээ өөрөө бол айж эхэлсэн байт юм лээ. Яг тэр би өмнө нь ийм айдас ерөөсөө мэдэрч байгаагүй. Тэгээд за өхөл үнэхээр ойрхон байт юм байна гэхэд тухайд мэдэрсэн. Тэгээд ирээдүйн амьдралаа төсөөлөх амьдрал хүсэл байхгүй болсон. Яг тэр би чинь жүжигчин дүрийнхээ үгийг чэйжлэх шаардлагатай. Гэтэл би өөрийнхөө нэрийг санахгүйсэн. Миний амьдрал, миний хүсэл мөрөөдөл бүхэлдээ хэл яриа харилцаан дээр суурилдаг бат би ярьж чадахгүй нэрээ санахгүйсэн учраас хэцүү байсан. Тэгээд яг энэ хамгийн хэцүү үедээ би совлогчаас зүгээр намайг өхүүлээд өгөөч гэж гуйдаг байсан. Гэдгийг чам. Тэгэхээр үнэхээр хэцүү байдал орсон байсан гэсэн. Ингээд хэсэг хугацааны дараа азар түүний хэл ярианы чадварын сайжирсан, эмнэлгээс гарсан, эргээд хэвийн амьдралд орсон байдаг. Гэтэ түүний тархинд нь бас нэг жижиг юм цус харуултын хэсэг байгааг нь тогтоогоод за дахиад хизээгүй харуулж болохыг сануулад байнгын эмчийн хяналтны хэсэг яваад байсан маа. Ингээ нөгөө толгойнх нь өвдөлт нь бол юу ч арилаагүй юм билээ штэ. Байнгын өвдөөл яваад байсан. Тэгээд хизээ мэдгүй өөх юм байна даа л гэж бодлоо толгоноос салгаа хэлсэн байсан. За 2013 онд ээлжид үзлэхийн дараа нөгөө нэг цус харуулт нь томорсон байна. Цус хуралт нь одоо томорсон байгааг эмчнэр мэдсэн. Ингээ дахиад л тархины мэс заслыг шийдвэр гаргасан байт юм билээ. Тэгээ энэ мэс засал нь тийм амжилттай болоогүй гэсэн үг. Тэгээ ягаад тэгэхээр тэр нөгөө нэг судасны идэг бөөгнөр нь болохоор дахиад хагараад дахиад мэс заслыг шаардлагатай болсон. Гэхдээ энэ удаа нөгөө өмнөх шиг гуйны артерийн судаснд юм харин гавлын ясыг нээж мэс засал хийх хүсийг түүнд дуулгасан байлээ. Тэгээд за Даниресийн үдсэн бүх дайнаас аимшигтай дайныг туулсан мэтэл харагдчихсан. Тэгээд миний тархины зарим хэсгийг нь титанаар сольсон буюу химэл юм билээ шүү дээ. Сольсон. Гэсэн энэ удаа ч ямар ч мэдрэгүүн чадвар алдах бол би яг юу алдах болоо л гэдгээ бол тэндээ хамгийн түрүүнд санаа зовж ирсэн. Ой санамж юм уу? Тэгвэл төвлөрөх чадвар алдах юм болов? Эсвэл миний хоёр нүдний алиг нь харахаа болчих ч юм уу гэж бодож ирсэн. Харин одоо би тэр мэслээс болж аятайхан ирчүүд бол сонгож чадхаа болсон гэж хүмүүс ярьдаг буюу хөнгөнөр ингээд ярьд юм байлээ. Гэхдээ тухайн үед бол тийм хөвгчлөлт надад бол санагдаагүй гэж ярьж байсан. Гэтэ энийг бол би даваад гарсан. Би өхлийг 2 ч удаа хуурч чадсан гэж хэлд юм билээ. Ингээд ямар ч байсан өөрийгөө ацтаа тооцдог. Арийнх нь асаргаа их чухал юм билээ л тий. Тэгэд энэнийг давж гарсныхаа дараа болохоор сайн юу нэртэй өөрийнхөө буйны байгууллагыг байгуулсан. Энэ байгууллага нь болохоор тархины гэмтэл харуултын дараа болохоор залуучуудад мэдрэлийн нөхөн сэргийх эмчилгээний хүртээмжтэй одоо өргөжүүлэх зорилготой хүргэх зорилготой ийм байгууллага учраас өөрөө нэг зовлонгоо мэддэг учраас ийшээгээд тавьдаг гэсэн үг. За олон хувийн амьдралаас нь дурдвал тийм ээ. Ер нь бол олон нийт танигдаад алтар нэр болсон ч гэсэнтэй маш энгийн байх дуртай. Их намж юм амьдрах дуртай. За тэгээд нэг сэтгүүлийн санал асуулгаар 2015 оны хамгийн дур булан эмэгтэйгээс тодорсон байдаг. Энэ тухай сэтгүүлчид түүнээс ингээ асуусан чи юу гэсэн гэдсэн чинь за мэдгүй хүмүүс ч надад өгөөгөх манай гэр бүлийнх нь олон мянгуудаа тавшлаад ир санал өгвөл өгсөн байх л да. Манай гэрийнх нь л өгсөн байх. Тэрнээс намайг таньдаг хүмүүс ч өгөөгүй байхаа гэсэн. Өөр хүмүүс шүү дээ ер нь. Тэгээд ингийн амьдралаар амьдрах дуртай гэдгийг нотлоод би гэртээ хараад нохоогоодаа салхилуулаад яагахад хинч надад анхаарал хандуулдаг. Энэ надад үнэхээр таалагддаг гэж тэгжсэн. За тэгээд одоо бол Америкийн одоо алдартай хинтэй холбогдчихсэн гэдгсэн чинь Family Guy гэдэг анимашн бүтээгч жүжигчин дуучин за богино хугацаанд болцчихсэн. За энэ болохоор Seth MacFarlane гэдэг залуутай хэсгэл одоо болцчихсэн гэсэнтэй харилцаагаа төгсгсөн. Тэгээ яагаад төгссөн гэсэн чинь бид хоёр өөр хотод амьдрах үнэхээр хэцүү юм билээ. Ер нь бол холын харилцаа гэдэг чинь хэцүү юм билээ. Тэгээс салсан гэж ярьд юм билээ. За Kit Haringtonтой бол нэг хэсэг холбогдчихсэн ч гэсэндээ энэ хоёрын хувьд бол жирийн сайхан маш сайн найзуудаа гэж хэлдэг юм билээ. Тэгээ Kit Haringtony хувьд бол сүүлд Rose Leslie гэдэг бүсгүйтэй бол гэрэлсэн маа жүжигчтэй гэрэлсэн байдаг.
За тэгээд Jai Courtney-тэй бол нэг хэсэг холбогдчихсон ч гэсэндээ энэ хоёр бол яг зураг авалтын талбай дээр нэг холбоотой гэдэг нэг цуурт харж илсэн юм хэлээ л дээ. Гэхдээ бол хамаагүй 2025 оны байдлаараа Emily Clark ганц бие гэдгээ бол хэлсэн. Тэгэхээр ямар хүн хүлээж байгаа юм гэхээр намайг ойлгож, намайг хүн шиг хайрлах нэг л хүлээж байгаа. Би одоохондоо өөрийгөө хөгжүүлж байгаа гэж тэгжээлээ. Тэгээд юу юм гэхээр шүтэн бишрэгчэн түүнийг болохоор жүжигчнээс илүү зохиолж хөгжимчин үнтэй гэрлүүлэх гоё доо гэж боддөг юм байлээ. Амтан тайртай, ном унших дуртай, даруухан амьдрал их юм маягтай. Ер нь бол их зөөлөн зан чанартай хүнтэй л тохирох юм байлээ. Тэгээд 2013 онд нэг сэтгүүл өгсөн ярилцлаганд юу гэсэн чинь ээж нь түүнийг өсөж том болоход сургадаг байсан цорын ганц юм нь юу юм гэсэн чинь за чи хар тамхи хэрэглэж болохгүй. За бэлгийн харьцаанд битгий орчоорой. Наад хөмсгтөөл битгий хүрээрэй гэж нэлээ загтаг байсан. Гоё өтгөө хөмсгт. Тийм өтгөө хөмсгт болохоор ерөөсөө битгий оролдорой гэдэг байсан. Яа тэгэхээр нөгөө хүүхэд таахт нь их инээдтэй хөмсгтэй гэдэг үеийнхний дээрлэх гэж айгүй гадуурхдаг байсан юм байна лээ. Тэгээд айгүй хэцээсэн. За тэгээд амьдралын хамгийн чухал хүн болох аав нь 25 дэх улнаас 2016 онд 20-ыг орхисон. Тэгээд аавыгаа дурсахтай болохоор аав маань надад үргэлж хэлдэг байсан. Зурагт номын тавираас өндөр хүнтэй хизээж итгэ гэж хэлдэг байсан буюу өөрөө жижигхэн бүсгүй штэ. Тэгэхээр өөрөөсөө том бит юм ирчүүдээс ер нь жоохон холхон шиг л байж ил гэж хэлдэг байсан юм байна лээ. За тэгээд шивэстэй яасан ингэж гисэн чинь хаан ширээний тоглоом цуурлын сүүлийн улирлын зураг авалтанд орцох үеэрээ тэгээд нэрээс одоо тийм өөрийнхөө дүрт хүндэтгэл үзүүлээд дэстэг 3 лугаад урссан шивэс буундаас хийлгсэн байт юм бэлээ. Симпсонийг үзэх туртай сувд цуврал. За тэгээд Friends Girls-ыг бас үзэх туртай юм бэлээ. За жүжигчнийхээ замлыг эхлүүлэхээс өмнө зөөгч, бармен, үдэл хөрөнгөний зууч гэх мэт нийтдээ 6 төрлийн ажил хийж исэн байдаг. За тэгээ нөгөө чамтай очихоос өмнө гэдэг нэг кино тогсныхаа дараа чигчээ уран дээрээ зүгийн шивээс хэлсэн. Дурсаад. Тэр нөгөө нэг яг тэр гардаг ш нэм 90 өнгийн аймсан дуртай гэж орлол бэлэг авдаг. Тэрийгээ дурсаад хэлсэн юм байлээ. Жүжиглэхээс гадна дуулах, төгөлдөр хур, гитар, үлээвэр хөгжим тоглох бас авьяастай адал явдал дууралдаг байдаг. За Франц Герман хинди хэлээр ярьж чаддаг юм байлээ. За нэг нэмнэл Мили гэж дууддаг. Тэгээ гадуур явахад нь фэнүүд нь ер нь бол танихгүй өнгөрөх тохиолдол их байдаг. Тэгэхээр мөнгөлөг саарл үстэйгээр л төсрүүлчихдэг юм байлээ. Тэгэхээр өмнө бол таньдаггүй. Нэг аюулд болж исэн болохоор нэг удаа зураг авалтын үеэр болохоор Эмили жигнэсээ гал залгих шахаад амандаа халуун шингэн цацж гимтчи суудаад байдаг юм билээ. За өөрийг бол гуфи гэж тодорхойлдог. Юу гинэдтэй нэг дүү маягийн гэж яах туртай юм блэ. Рэп их туртай гэсэн шүү. Нилээн чадварлаг рэп юм байна. За тэгээ огт бүжгэлж чаддгүй, эвсэлгүй гэсэн үг. За тэгээ Game of Thrones-ыг зураг авалтаас өмнө зохиолын нэг ч удаа уншаагүй байсан. Оскарын улаан явсан дээр унаж байсан тохиолдол байдаг. Бүдэрч унж исэн. За тэгээд нөгөө лууны өндөгнүүдийн нэг гэртээ бол ингээ хадгалдаг юм байлээ. Миний хүүхдүүдийн нэгэ гэж хадгалдаг. Ой тий одоо луугийн эжимшил луунууд аваад явах хэрэгтэй тий. Гэхдээ уран бүтээлтэй холбоотой шивээс хэлдэг юм шүү дээ тий. Ямар кинонд тоглож шалтгаалаад дуустгал юм байлээ. Хоёлоо бас нэг хийлэг юм шүү дээ тий. Амар шар шувуу ятаа бол гэдэг чинь. Шар шувуу нэг амар сүнс шивүүлэх үү? Тий тэгвэл гоё шүү тий. Сүнс эдэг штэ тий. Эргэжил хөтлөөч үгүй ч тий. Тийм ээ нэр шивүүлмээр байна. За ఇలా дэмжээч танилцуулаад дараагийн халтарт л оръё. За National Life даатгалын ипотекийн зээлгч яам насны даатгал нь бүх төрлийн шалтгаанд одоо өвчний улмаас за мөн гэнтийн ослын улмаас амьнасаа алдаах түнчлэг хөлбөрийн чадвараа бүрэн алдаах зэрэг тохиолдлуудад зээлийн үлдэгдлийг нөхөндүүлж таны гэр бүлийн санхүүгийн эрсдлээс хамгаална. Холбоо утасны дугаар 70 11 33 66 70 11 33 66 гэсэн дуурлал холбогдорой. Баярлалаа нэвтрүүлгийн дэмжээ ажигчаар National Life байлаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийн алтартан руу орцгоё. За дараагийн алтартан маань за яг одоо хит болж байгаа амьдрал чамд жүрж өгөх киноны өвөөсүүний дундаж насны дүрийг бүтээсэн жүжигч Мөн Сургийн тухай танилцуулахаар бэлдсэн. 1974 оны 7 сард төрсэн энэ жил 50 настай жүжигч юм ахны. За ингээ ихний баримт нь их л дүрсгүй байсан гинэ. За бусанд төрсэн айлын том охин доороо нэг эрэгтэй дүүтэй тэгээ дутуу төрсэн болохоор багасаа л их өвчөө ороосон хүүхэд байсан гинэ. Ингээд түүнийг дунд сургуульд орох үед аавынх нь бизнесээс болоод ингээд сөүл рүү нөхөр болсон бусанаас сөүл рүү гэсэн. За тэгээд тэнд очиод жүжигчин өсгөө хувьд бол маш хичээх ус. Яа тэгэхээр бусаан ч өөрөө ингээд нутгийн аялахтаа ч гэдэм өөр газар очихоор мэдээж тасан зохицоод хэцүү болно шүү дээ. Тэгэхээр бусад хүүхдүүдтэй адилхан суралцахын тулд орой ингээд 12 цаг өнгөртөл байнга хичээлээ хийж суудаг тийм охин байсан. За хэдийгээр тухайн үед гэр бүлийн санхүүгийн байдал хүнд байсан ч гэсэндээ эцэг их нь бол өстой явах нь юугаш дутаахгүй өссөн буюу байнга юм гоё цэвэрхэн хувцастай явна. Тэгээ ингээд хийлийн сургалтанд явуулна ч гэдэг юм уу тухайн үед одоо мөнгөтэй төрхтэй хүүхдүүд шиг л тийм байдлаар ингээд хичээл сургуультай яваад ингээд сайхан гоё цэвэрхэн хувцастай байдаг учраас эргэн тойрных нь хүмүүс энэ юусоо баяа айл явах юм байна гэж боддог гэсэн гэж байна. За тэгээ жүжигчний хувьд найз нөхдөдтэйгөө нийлж тоглож наадахаас илүүтэйгээр гэртээ ном уншиж суух илүү дуртай байсан.
Тэгээ эцэгхэн түүнийг Солонгос хэлний багш мэргэжилтэй болоо гэж зөвлөөд Сонгингон их сургуульд багшаар суралцсан юм лээ. За тэгээ багасаа бие суултай хүүхдээс учраас 10 жилдээ хичээлээ хийгээд унтахаас өөр зүйл байхгүй ерөөсөө ингээд нэг юм итгэвтэй хөдөлж чаддгүй л байсан юм байлээ л дээ. Бие муутай байсан болохоор тэгээ нэлээд турхааж байсан юм байлээ. За тэгээд их сургуульд орох үед нь би энэ бол нэлээ эрүүлжээд нэлээ туранхай охин байсан бол ингээд жингээ нэмээд эрүүл жин дээрээ очоод айл болох олон төрлийн сургалтад ууланд идэвхтэй хамрагдах болсон. За тэгээд тэр хамрагдсан сургалтууд дунд нь жүжигийн дугуулж гисэн байсан. За ингээд удалгүй нэг жил хагасын турш сургуулиасаа чөлөө авчиж байгаа. Тэр хугацаанд юу гэсэн бэхээр театрт ороод тэгээд сүүлдээ ер нь бол за би сургуульд явахаар болио гэдээ ингээд зөрүүдэлж эхэлсэн. Тэгээд тэр үед чи нөгөө юу гэсэн шүү дээ. Оюутны хөдөлгөөн өрнөд тэр хөдөлгөөнд хүртэл оролцож байсан гинэ. Сургуультай явахгүй гэж хэлж хагаад одоо эсэргүүцэл зарлах гэхээс илүүтэйгээр зүгээр би ямар тач өөрийнхөө тэр хүслээр амьдрмаар байна л гэдгийг илэрхийлж байгаа шиг байна. Тэгээд сүүлдээ яг нэм зөрүүд зангаасаа болоод өдөрчүүд тэр хөдөлгөөн болгонд оролцоод ээж ам санаа зовж шүү дээ. Одоо хинтийн дүгэн амтанд буудуул цохиулаад зодуулаад юм болчихоо гэдэг санаа зовж шүү дээ. Тэр нөгөө доороо нэг эргэтэй дүүтэй тэгсэн чинь дүүн хүртэл хичээсээ нүлээ аваад нэг л жоох ингээд задгаараа зөрүүлээд тэгсгэнэ. Тэгэхээр аав ээж хоёр нь за охинтойгоо л хатуу ингээд харьцахгүй дүүн хүртэл ингээд дуурайгаад буруу үлгэр дуурайл авах гээд байна. Шууд хоёр хүүхэд хоёулаа дүүн юу нэг сургууль сурч ирсэн байл. Доод курс нь байсан. Тэгээд буруу зам орчод ороо тэ хөдөлгөөн гэдэг ч юм уу энэ яг буруу зам гэхээс илүүтэйгээр ямар нэг юм болчихгүй дээ л гэж санаал зовчихсан юм тийм. Тэгээ аав ээж хоёр нь жүжигчин бүсгүйгээ шаардсан. Их сургуулаа төгсөө. Яаж хийж байгаа тэгэхээр их сургуулаас төгс гэж ингээд шахсан. За ингээд сургуулиасаа чөлөө авсан байсан бол эргээд их сургуультаас суралцаад сургуулийн амжилттай төгссөн. За тэгээд төгснөхийн дараа эцэг эхээсээ нууцаар сүүлийн урлагийн сургуульд жүжигчний ангид орох зорилготойгоор шалгалт өгөөд тэнцсэн. За тэгээ энэ үед үргэлжлүүлсэн залуу нь хэлсэн гинэ. Чи нэг ийм киноны шалгуултанд ороод үзээч гэдэг. Чи одоо 1999 он Гата чихэр гэдэг киноны шалгуултанд ороод тэнцсэн юм байна. Тэгээ тэнцэнгүүтээ за би юу нэ те заавал одоо сүүлийн урлагийн сургуульд жүжигчнэр суралцаад яадгийг би угаасаа ингэ тэнцэжлээ штэ гэдэг. Ингээд нэг өсөндөө урлаг руу орох замнал нь энэ үед эхэлсэн гэсэн үг. За ингээ ээж нь түүнийг амь насаа үл хайхран өсгсөн гэж ярьдаг. Нэг өсөндөө үр хүүхдийн төлөө өөрийгөө хаахарахгүй хичээж амьдрсан тухайга сайхан юкис нэвтрүүлэлт оролцохоор ярьсан байлаа. За түүний ээжийг И Хянран гэдэг. За түүнийг бага ухаас эхлээд ээж нь гудамжны юм цайны газар буюу нэг майхан шиг юмтай байдаг шүү дээ. Кинонд гардаг пужамас гэж хэлдэг. Тийм газар ажилладаг байсан байл. Чи одоо нэг хөөрхөн тэрэгтэй заяа. Чи одоо 90 эдөө мондол ажиллаулжсэн юм шиг 80 80 он ч юм уу да. Тэгэхээр нөгөө юм тэрэгтэй ингээд ийшээ тийшээ очиод ингээд гудамжинд нөгөө майхан шиг юм ингээд тавиал ингээд эсвэл зарим нь бол ингээд бүр майхангүй баг нээлттэйж байдаг гэсэн янз байдаг гэсэн. За тэгээд ээж нь ажил ихтэй үүрээр ажиллаа дуусгаад гэртээ ирдэг. Тэгээ үүрээр дөнгөж гэртээ орж ирэнгүүтээ юу хийдэг гэсэн бэхээр шууд үргэлжлүүлээд охиндоо хичээл сургуульд авч хоолыг бэлдэж өгдөг гэсэн юм билээ. Одоо л яг нь сургуулиас чинь цаанаас нь хоол гарчдаг ш. Тэр үед чинь сурагчид ингээ заавал гэр гэрээсээ хоол авч явдаг гэсэн юм билээ. За хамтралчид харилцуулаад үргэлжлүүлээ. Илгээ хайрлаа Лив 52. Тэр Монгол Улс илгээний хорт хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй улссан. Энэ бол харамсалтай буюу за 100 мянган хүн тутамд ам тутамд 96.1% тохиолдол бүртгэгддэг гинэ. Тэр энэ дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт байгаа. 2023 онд бүртгэгдсэн 7244 хавдрын шин тохиолдлын 32.8% нь илгээний хорт хавдар байсан. Тэгээ хавдрын шалтгаанд нас баралтын 41.8% нь илгээний хорт хавдрыг эзэлсэн байдаг. За гол шалтгаан юу юм бэ гэхээр нөгөө архины хит хэрэглээ, буруу хооллол, зарим эмийн бодисын нөлөө, вирус гепатит зэрэг орж байгаа юм билээ. За дэлхийн шилдэг ургамлын эм үйлдвэрлэдэг Himalaya брендийн Liv 52 таны илгийг хамгаална. За энэ Liv 52-ын бас нөлөөлөлтөд давуу талаас нь дүрдээ 70 жилийн турш хэрэглэгчтэй итгэлгүүлээс найдвартай бүтээгдэхүүн 265 удаагийн клиник судалгаагаар баталгаажсан өргөн хэрэглээтэй олон төрлийн илэгний асуудал тохиромжтой удаан хугацаанд хэрэглэхэд бол аюулгүй байд гэдгээр давуу талтай мэлээ. За тэгээ илэгний өглөлт, илэгний өөхөн үрсэл болон амьдралын хэм маягтай холбоотой илэгний өвчнүүдэд тустай. За тэгээ илэгний вирус гепатит болон бүх төрлийн илэгний эмгийн үед хэрэглэх нь тэгээ энтхийн шилдэг 10 эмийн 1 гэж ордог бахны. За дотоод хөрөлттэй Liv 52 болохоор илэг хамгаалга, илгийг хоргоожуулах нөхөн төлжүүлдэг бол Liv 52 DC болохоор илэгний өглөлт, хүнд хэлбэрийн илэгний өрсөлдөг сариус 2 дахин өндөр тунтай юм билээ. Liv 52 HP нь болохоор B вирус гепатит үед хэрэглэх юм байна. Liv 52 сироп нь болохоор хүүхдийн илэг хамгаалах зорилгоор хэрэглэх нэ. Дотор бол их олон төрөлтэй тийм 5 4 төрөл биш тийм юм байна. За бүх хэмийн сангуудаар худалдаалагдаж байгаа. За захиалга хуудсан 76 10 76 77 76 10 76 77 гэсэн дугаар. Веб хаяг нь Агар фарм цэгийн гэж хахаар мэдээлэл гарч ирэх нэ. Баярлалаа хамтран ажиллагчаар илгээ хайрлаа Liv 52 байлаа.
За баярлалаа мэдээлэл өргөжлүүлье. За ингээд яагаад те ээж нь бүр өөрөөр ажилласаа тарангуудаа тэгээд юусоо амархгүй шууд охиндоо ингээд хоолуны бэлддэг гэсэн мэхээр дөрөөс нь те дутуу төрцөн багаасаа бүр ингээд бие муутай байсан юм лээ. Тийм болохоор хоол ундандаа мөрөөсө хоол голдог тэгээд бараг нэг хиддэггүй их л турхаа охин байсан юм байна лээ. Тэгээд ээж нь зайлвал охиндоо охиныгоо одоо эрүүл сарвал төрүүлж чадаагүй миний л буруу гэж бодоод ингээд өөрийгөө нэлээд буруутгасан. Тэгээд одоо ээж хүнчтэй үрээл бодоод амттай шимттэй те гоё хоолыг нь бэлдэж өгөхгүй. Тэгээд зарим тохиолдолд ингэдэг ус гинэ өдрийн 2 хоол бэлдэж өгнө, заримдаа бүр өдрийн 3 хоолч бэлддэг. Тэгээ ээж нь хачраа давхцуулахгүйгээр дан өөр хачиртай хийдэг гэсэн гэж байгаа. Тэгэхээр нэг юм бүр сэтгэлээсээ гэх юм уу, тэгээ жүжигчин мөн сүрийн хувьд ч гэсэндээ маш юм ажиллагаа ихтэй хоолнд дуртай. Тэгэхээр нөө ээж нь зайлвал ингээ өглөө өөрөөр орж ичээл тэгэл тасралтгүй ингэж бэлдээ. Энэ л галтгоонд нэлээд төвчгөндөг гэсэн гэж байна. Тэгээ ер нь эцэг их нь амаргүй амьдралыг туулсан. Тэгээ аавынх нь ажил бүтлгүүтээд хүнд заллуулаад хэл олон зүйл болсон гэж байна. Тиймээс ээж нь амьдрал төсөө нөгөө эр хүн шүтдэгсэн. Охин өсөхийн тулд тэгээ хоёр хүүхдээ өсөхийн тулд тэгээ ямар сайндаа эргэн тойрных нь хүмүүс тэгдэгсэн байгаа. Нөгөө юм гудамжны хоолны газар гэл төртөг төртөл яваад байгаа шүү дээ. Өө ингээ зайлвал нөхөр нь байхгүй юм байна да. Ганц би ээж юм байна да гэж боддог гэсэн. Гэтэ үүндээ нөхөр нь бол байсан. Гэтэ нөхрийнх нь би бас таарах юмс учраас тэгтээ аав нь бас өдрийн цагаар таксинд явна, оройн ээжийг нь очиж ингэж тосдог ч гэдэг юм уу те. Аав ээж хоёр нь бол өстой амьдралын төлөө тийм зүтгэсэн хүмүүс байт юм. Боломжоор бол хоёр талд тийм ээ чиртайгаа л гэж. За тэгээд ингээд хүүхдүүдээ хичээл номд хийхдээ одоо идэж уух хоолнуудыг нь өгч явуулчингуудаа өдөрт нэг 3-4 цагт л унтдаг гэсэн бэл. 3-4 цагийн нойртой. Тэгээ нөгөө шууд хоолны газар ажиллах гэдэг ингээд гарчингууд айл байнгын үүргэлээстэй ингээд ажиллаа хийдэг гэсэн. Тэгээ тэр үед ерөөсөө ээж нь амьдрал хэцүү гэж боддог гэсэн гинэ. Яагаад тэгэхээр үгүй одоо тэгээд би л одоо хөлмөрлөхгүй бол тэг нүүр хүүхдүүд маань яагаад хоосоо унах юм уу яах юм те. Тэгэхээр нэг тийм хэцүү гэж хэлэхээсээ илүүтэйгээр өстөө нэг өөр хүүхдийн төлөө л хөдөлмөрсөөр гоод эргээд харахад нэрээ би хэцүү амьдралыг туулсан юм байна штэ л гэж бодогдсон гэж хэлээ. За дараачихын нөхөртөө танилцсан түүхээс нь уулзъя. За түүний нөхөр нь Жанжун хаан гэдэг найруулагч залуу байдаг. За тэд анх ажиллаар дамжуулан танилцсан юм байна. Анх жүжигчин мөн суурьтай ингээд уулзалт хийхээр болоо. Тэгээ яг өмнө нь бол нэг уулзсан л байсан л та. Тэгээд яг тэр уулзалтыг өрөөд мөн суурь жүжигчин орж ирэх үед найруулагч залуу их таалагдсан юм л дээ мөн суурь жүжигчин. Тэгээ уулзалтаа үргэлжлүүлээд тэр үе ингээд дуусчихгонгууд хоолнд орцсон юм байна. Тэгээ хоолнд орж байхдаа жүжигчнээс асуусан юм л дээ найруулагч ингээд ямар залуу таалагддаг вэ гэдээ бас нэг сонирхсон гэх юм уу. Тэгсэн чинь жүжигчин өсгөө намхан дуу бараан арьстай төрийн албан хаагч гिचгээд юм уу те. Тэг ингээд сонсоодсэн чинь бүр өөрөөс нь тис ондоо хүмүүс юм байна. Тэг бүр ингээд яг юм далтаар те би уулж хамаа угаасаа сонирхгүй байна гэсэн тийм мессеж өгөөд байгаа юм шиг санагдсан юм л дээ. Тэг жүжигчин мөн суурийг найруулагч залуу өөртөө талтай байна гэдэг юм уусаа мэдсэн байсан. Тийм учраас нэг талаараа ингээд ажиллаар уулзчаад те ингээд өөрөн сонирхоод харж явах таалагдаагүй юм байна л да. Тэгээ дээрэс нь өөрийнх нь нэг юм үзэл баримтлал байдаг гэх юм уу. Би хизээж нэг одоо тоогоонд буцалж байгаа байдаг үү дээ. Яг урлагийн хүнтэй тийм. Урлагийн кино урлагийн хүнтэй бол суухгүй. За ялангуяа бол бүр ингээд найруулагч хүнтэй бүр ингээд хизээж. Тэг өөрөө хэлж байгаа. Бүр ингээд миний хоолойнд хутах тулгсан ч би найруулагч хүнтэй суухгүй гэж би боддог байсан гэдэг. Тэгээс суудсан байх шүү дээ. Давахгүй гэсэн даваагаараа давна гэдэг шиг. Харин тэгжил хийж болдгоо юм шүү. Яасан царайлаг үнтэй суухгүй гэсээр гал царайлагтаа суусан биз дээ. Хойлогчлөө. Та тийм гоё золоотоо суухгүй. Би ч гэсэн гэдэг сууж байгаа шүү. Харин тийм. За тэгсэн жилийн сүүлээр бүр одоо Christmas өдрийг л 12 сарын 25-ны өдөр гинт найруулагч залуу үүлүүнд салгаад тэгээ бэлэг өгмөр байна гэж дуудсан. Тэгээд өстой хачиргалтай нь яг тэр өдөр л ганцхан амарч ирсэн. Бусад өдөр нь бүгд ингээ завгүй ажлын хойртой байсан. Тэр нь найзуудтайгаа уулзсан учраас найруулагч залууд хэлжилтэй чи ингээ манай найзуудтай хамт ингээ цуг уулзах уу гэхээр одоо ганц боломж олгосон дээр ингээ нөө найруулагч залуу ирсэн. Тэгээ хамтдаа бас идэж угаал ингээ цагийг сайхан өнгөрүүлээд ингээ салцгаасан юм. Тэгээд тэгсэн оройн найруулагч залуугаас ингээ нилээ урт мэйл ирсэн гинэ. За тэгээд ороод үзсэн чинь сэтгэлээ илчилсэн мэйл байсан. Тэгээ хариуд нь юу ч хэлсэн бэ гэхээр жүжигчин мөсгөө найруулагчаа ингээд димээ хаа. Тэгээ хоёул ингээд ажлын харилцаатай байя. Тэгээ би ингээд яг ингээд харахад бол ингээд эрүүл ухаантай харагдчихэж магадгүй. Гэхдээ би бол юм жоохон юмтай, тэгээ юм жоохон галзуу тал надад их байгаа. Тийм учраас өөрт чинь л хэцүү шттэ юм эмхтэйтэй уулзах юм болоо гэж хэлсэн. Тэгсэн найруулагч өөдөөс нь юу ч хэлсэн мэхээр би ч гэсэн ер нь жоохон юмтай. Хоёул дугуй оржээ. Би ч гэсэн ер нь жоохон галзуу тал ихтэй хүн учраас тэгэхээр зүгээрээ гэж хэлсэн. За энэ өдрөөс хойш энэ хоёр маань ингээд байсаж байгаа уулзаал кофе уудаг ч юм уу те. Тэгээд байсаж байгаа уулзаал арх уудаг ч юм уу. Ийм байдлаар болцсоор яг 1 жилийн дараа хурмаа хийсэн.
За тэгээ энэ хүнтэй яг сууна гэж болсоо өөрөө юм. Хээр төсөөлөг юм байл. Тэгээд хүн нөгөө болохгүй гэсэн юм даваагаар хэд давдаг ч гэдэг үлээ. Тэгээ суусан. Тэгээд бас 2011 он Жан Ёнду гэдэг охин төрүүлсэн. Одоо ингээд 50 гарцаа хоёлаа сайхан амьдарч байгаа. Би тэгээд сүүлийн үеийн нөгөө бичлэгүүдээр нь үзсэн чинь тийм романтик юм уу? Одоо ч гэсэн тэгээд нэг хараал догтлол гэх тийм хөөрхөн харилцаатай юм байлээ. За дараагийн баримтанд 70 гарсан ээж нь мөрөөдлөө хөөхөр шийдсэн гэж. За жүжигчин Мөнсүрийн хүнтэй суусны дараа аав нь хүргэнээ дуудаад хэлсэн гинэ. Та хоёр хоёулаа завгүй хоолундаа яаж хийх юм бэ? Нэг нь найруулагчгаа явуучих, нэг нь жүжигчингээ явуучих те. Тэгээд аав нар бас тэгээд ээжийн үзэл бодлыг сонсохгүй болчих жоох байхгүй. Тэр ээж чинь насаараа хүүхдүүд өсгөл хоолунд хийгээл ингээл нэлээд болж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ер нь та хоёрыг манай гэрт ороод ирд амьдарчихгүй. Ээж чинь сайхан хоолунд хийгээд өгч юм. Бэлэн гэдэг. Аавд бол амар шүү дээ. Өөрөө ачнараа ингээл хараал ингээл бүх хүмүүстэйгээ сайхан ойрхон байгаад байна. За ингээд нэг гэрт 4 үеэр амьдрах ус гэж. Ёо бүгд дээр тий эмээн тэгээ хадам ээж нь чөлөөж юу лээ тэгээд ээж нь тэгээ ч өөрөө тэгээ охин нь гэхэр чи ингээ дөрөв болчихж байгаа шүү дээ тий. Тэгээд дээрэс нь жүжигчин бүсгөр хадам ээж нь эмээгээс нь ч өндөр настай байсан. Тэгээ ингээд байрныхаа одоо гэрийнхээ ойролцоо ингээд аваад ирсэн нүүлгээд аваад ирсэн. Тэгэхээр ингээд бараг нэг одоо дүүрэгт хоронд ч гэдэг юм тий. Маш ойрхон нэг тэгээ байдаг гэсэн. Ээж нь бол өстой жоохон халамжтай гэдэг юм уу. Охиныхоо хадам ээж, өөрийн ээж, өөрийнхөө хадам ээж гэх ингээ маахан олон настай хүмүүсүүдийг аваад ингээд саав ороод нурууг нь үрээд үсийг нь нугаагаад ингээд шалманчилдаг байсан юм байна. За бас хажуугаар мэдээж Мөнсүрийн жүжигчний ингээд охины хүртэл хардаг гэсэн ээж. Энэ ээж гэхдээ өстой цуцшгүй ирж хүчгүй ямар бүр ингээд ядаргаар сонсогдож шээ. За тэгээд нэг өдөр зээ охиноо унтуулж ягаад өөрийн мэдээлгүй ингээд ээж нь уйсан гинэ. Тэгээ яа тэгэхээр Мөнсүрийн жүжигчний ээж нь ингээ багаасаа ядуу айлын охин байсан. Доороо ингээ 3 эрэгтэй дүүтэй айлын том. Тэгээ ингээ мөрөөдлөө хөөгөөд те интервьюд чинь бас л ингээ хэцүү шттэ мөрөөдлөө хөөгөөд явах хэцүү. Тэгээд мөнгө төгрөг бага бас уучраас за би юу нэгээд эртхэн ажлын мессен дээр ажилд гараад 3 дүүгээ ядаж сургалтын төлбөрч болтгоо төлөгээд ингээ бүр хар багаас ажил хийгээд эхэлсэн мэлээ ээж нь. За тэгээ ингээ үжитэл нөгөө 3 дүүг арай ч юматай ингээ мөсгөөлтэй бас мөнгө төгрөг өгөөд ингээ байж итэл нөхөртөө болоод үр хөвгтдөө болсон. Тэгээ нөгөө амьдраландаа нөхөрнч бас ингээ нэг юм бизнес жоох хүн заллуулаач гэдэг юм амьдрал нь бас л ингээ хэцүү. Тэгэл 2 хүүхдээ өсгөж явсаар байгаад нэг мэдсэн чигээ даал гарчих жоох байхгүй. Тэгэл нөгөө яхав зээгээ тэрж яхата үгүй би одоо те яг юун дуртай, яг юун дурггүй гэдгээ ч мэдэхгүй те ямар ч юм хүсэл мөрөөдөл тийм зүйл байхгүй гэдгийг ингээд ухаарсан. Тэгээ ингээд өөрөө мэдлгүй байсан юм байна л да. За ингээд жүжигчин Мөнсүрийн охин бага сургуульд орох үед охиндоо хэлсэн маа. Одоо ингээд зээ охин сургуульд орчлоо. Ээжд ингээд хийхийг хүссэн зүйл байна гэд. Тэгээ санамсаргүй байдлаар ээж нь ингээд богино хэмжээний киноны зураг авалтын талбайд очиж үзсэн гинэ. Тэгээ зураг авалтын талбайд очисон чинь үнэхээр юм гоё мэдрэмж төрсөн, сонирхолтой санагдсан. За ингээд одоо 72 настай ээж нь амьдралаа шинээр эхлүүлээд шин мөрөөдлөө өгөөж жүжигчин болсон гэж. Оо тийм биш дээ. Тий, тэгээ ээж нь жүжигчин. Ямар гоё юм. Тэгэхээр насаараа зайлуул нүүр хүүхдээ өсгөхийн тулд хоолунд хийгээл ингээд амьдарч исэн хүн чинь 70 гарцаа одоо ингээд 72 дэх жүжигчин болсон. Тэгээ энэ тэнд шалралтанд ороод тэгээд хүмүүс яхаа нөө Мөнсүрийн жүжигчний ард тал гээл те магадгүй хүн амьтаар дамжуулаад ингээд ээжгээ жүжиглүүлдэг байх гэж боддог юм шиг байна. Гэтэл үүндээ яг бодит байдлаар ээж нь бүр өөрөө анкета хийгээ зураг хөргөө ахуулаад шалралтанд ороод явдаг гэж байгаа. За тэгээд найруулагчаа аргадсан ээж буюу ээжтэй холбоотойс хөөрхөн төгөөд өгөх юм байлээ. Жүжигчин маань ээжгээ жүжигчнээр ажиллаж эхлэхэд мэдээж их санаа зовсон байгаа юм л гоо өндөр насалсан хүн яана яах вэ те бас гомдчихгүй зураг авалтын талбай дээр очиод те хэцүү зүйл бас байх вэ гэл те. Тэгсэн нэг өдөр ээж нь зураг авалтын талбай дээр очиод эргэж ирээд охиндоо ярьсан гинэ. Өнөөдрийн зураг авалт ч ястай хэцүү лөө. Тэгээд ерөөсөө юм болсонгүй бүгд л одоо нөгөө чинь ээж нь болохоор Мөнсүрийн жүжигчин шиг том бүтээл биш жоохон юм богино хэмжээний бүтээл те оюутнуудын гаргаж байгаа юм бүтээлүүдэд тоглоод идэм байлээ. Тэгээ яг нөгөө оюутнуудлын болохоор ингээд санхүү мөнгө төгрөг бүтгөөч юм уу те юм болоод тэгээ сүүлдээ тэр киноных нь найруулагч нь өөрөө уйлсан гинэ. Тэгээ найруулагч нь уйлангууд ээж нь 70 гарсан хүн өөрийнх нь хүн хүчийг санагдаад нөгөө найруулагчаа тэрврээд тайтгаруулсан чинь нөгөөтг нь амьдралаа хэлээ сүүлдээ би одоо чиний ээж бол юм болыг шийдэж орж ирсэн. Тэгээ яав нү ийм яриа сонсч байгуудаа ээж маань те зураг авалтанд хэцүү байсан нэтрийгээд ингээд яаж зовсон болов яасан болов гэж бодож байсан чи эсрэгээр ээж нь юусоо тэр ажил нь хэцүү байгаад төвөгшөөгөөгүй харин ч эсрэгээр ингээд сайхан шин найз нөхдөд залуучуудтай их гоё ингээд хамт байж байгаа айгүй гоё санагдаад ээжгээ дэмжих
болсон. Тэгээ ээж нь ч тэр хэдэн оюутантай нийлж кино хийж нөгөө хэд ингээд аргадаа сүултээ хоолнд оруулаад яг ийм ээж хүүхдэд харилцаатай ингээд болцсон. Тэгээ дээрэс нь оюутнууд ээжиг нь ингээд жүжиглэхээр бүр ингээд магтдаг гинэ. Та ёстой сайн ингээд урж таслаа ёстой үнэхээр гоё байлаа гэх ингээд магтдаг. Тэгээд ээж нь маш хурам авдаг. Одоо ингээд 72 настай хүн те юусоо магтаж байгаагүй юм л дээ өөрийг нь магтдаггүй. Насаараа хоол хийж ингээл зараад амьдэрсэн. Хизээч хин нэг ирээ та гоё хоол хийдэг шүү гэж магтаж байгаагүй. Тэгээд нэг жүжиглээ туслах жижигхэн дүр тоглосон чинь та ямар мундаг юм бэ гэж хэлэхэд нь бүр ингээд сэтгэл нь үнэхээр гоё юм мэдрэмж аваад тэгээ нөгөө оюутнуудтайгаа тэгээ 6 болт гүйдэ тэр чин заавал том кино бишсэн ч гэсэнтэй те аль болох чин сэтгэлээсээ тэр уран бүтээл тоглох хичээдэг болсон тухайга ярьсан мэлээ. Тэгээд ээжтэйгээ хамт одоо ингээд жүжигчний карьераа хөөж байгаа ийм мундаг жүжигчин байхад ээжтэйгээ хамтаас улаан явсны ёслол дээр ч гэсэн хэдэд очиж исэн мэлээ. Ямар гоё юм. Өстой мундаг ээж байна өө нэрээ. Тэг ингээ бодохоор өөр хүүхдэж явсаар гад бидний өөстийг нэр хаанч хайцсан. Харин тийм те надад бас яг энэ мэдээллийг орчуулж чадах гэж бодогцсон. Нэрэл ээж хүн юу юм тийм байдаг шүү дээ. Үр хүүхдээ боцоор байгаа л тэгэл яг юун дуртай дургу гэдгээ хүртэл мэдгээ болцсон. Би одоо бас мэддэггүй байхгүй. Би яг юун дуртай би юунд дургу одоо мэдэх ч хараа. Мэддэггүй 12-оос хойш ингээл үргэлжлэл холол 2 дуу гэж явж байгаа л хүнтэй сугаал хүүхдтэй болсон 2 хүүхдтэй болсон. Тэгэл одоо энэ 2 хүүхдийн төлөө санжигнаал яваал гэдэг. Заримдаа би хүн нөгөө асуудаг шүү дээ. Чи юун дуртай гэхээр би бодоод голддог шүү. Мэдхгүй юун дуртай юм, юун дурггүй юм, дуртай хамтд нь юу юм. Тэрийг ээж мэдгүй байгаад дээ. Тэгэхээр ийм хүмүүс Монголд зөндөө байгаа. Одоо юу өөрсдийгөө 72 дэх хүн өөрчлөлт гэж чадаад ачаа яга өөртөө чадахгүй гэж тийм. Надад ихтэй гараа сайн ээж бол юу гэдэг надад ингээ халамж тавиад миний төлөө бүхнээ зориулж байгаа ээж сайн гэхээс илүүтэйгээр ээж өөрөө өөрийнхөө амьдралаар тийм бас ингээд хийхийг хүссэн зүйлээ хийгээ жаргалтай явж байгаа ээж баг илүү гоё санагдаад байдаг шүү дээ. Өстой. Юу хийх хүсэж байна, хаашаа аялахыг хүсэж байна. Яахан тэр хүүхэд тэгэл бие даагаал өсөн шүү дээ. Яаж хийж байгаа л те. Тэрхий бас нөгөө үр хүүхдийн төлөө ингээд хөдөлмөрлөд байгаа нэг мэдэд эргээд харахад залуу нас ингээ өнгөрцөн байгаа байхгүй те. Юу ч байхгүй. Аха. Тэгэхээр жаргалтай ээж байгаарэ. Жаргалтай ээж байгаарэ. За баярлалаа. Үнэхээр сонирхолтой мэдээлэл хүргэлээ. Энэ төргийн нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанца Амин хариулагчаар амдрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар чухал үедээ Pinon Payon цэхэм зэлийн аппликейшн мөлийн арилыг лив тавиуллаа. Урагшлуулан амар цаг нэвтрүүлгийг аван сонсороо түр баяртай. Баярлалаа.